Монгол улсын 4 клубын баг тамирчид тийм үү? За тэгээд Сингапур болон Япон улсын тамирчид пара болон Монголын үндэсний шгшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр Хангаалтын спорт зохицол бүрдээр ирсэн байна. Одоо дидэгцснээс Сингапурын тамирчид лафн дээр ойрын зэмтгүүдийг зарагдж байна. За бэлтгэлийг өнөөдөр хагас өдөр. За тулааны бэлтгэлд орно электрон хуугуун дээр KPMP электрон систем дээр тулаан байгаа. За цаатын дэвжин дээр кадетийнхэн бага насныхан тулаан их бэлэн болсон байна. За наатын дэвжин дээр насан туршид болон залуучуудын насны ангиллын тулаан хийж байна. За улаан аль хаанхих юм? Японы залуучууд эмэгтэй юм уу те? За насан туршидын эмэгтэй багжингийн тамирчин, Япон улсын тамирчин, шгшээ багийн тамирчин гайхалтай өсөд тулааныг хийж байна. За хоёр тамирчин харах юм бол Улаанбаатарын тамирчин за нэг өшөлсөн байна уу, зогсон байна уу, дараагийн хөдөлгөөн бол маш хурдан хийж байгааг харж байна. За тэгээд дэвжээ хуваарлтын тал дээр бас хувь тамирчны хэр бэлтгэл хийсэн эсвэл хэр өөртөө ажилласан байдал нь харагддаг болдог. За дэвжээ хуваарлтын дээр нь бас тамирчид үзэж байгаа болоос давхараа анализ хийх нь зөв баха. За дээшээ хөдөлгөөн дээр доор хамгаалах юм бол мэдээж дээшээ хамгаалтыг задлаа дээшээ өшөлт ороод ирдэг. Улаан. За дидэгцний пара шгшээ багийн тамирчид харагдж байна. Шинэ хоёр Болор Эрдэнэ Сүрэнжөө. Энд цугларалд гараад 6 хоногч байна. Сая хагасаа өдрөөс эхлээ байрласан. Тэгээ энэ бэлтгэлийн онцлог нь бол ерөнхийдөө кирүүгийн тоглолтын мэдрэмж сайжруулах буюу тулаан тий. Тулааны тэрийг сайжруулах. Тэгээ гадаадаас яварсан эмэгтэй тамирчид ирсэн байгаа. Манай Монгол улсын эмэгтэй шгшээгийнхэн дөр нэг маш их том боломж болоо гэж хараад байна. Аха. Бидний онцлог гэвэл маш сайн харж айгүй тийм яг тийм гол хөшөлтүүдэд маш сайн ингээд яг харж хийж байна. Ерөөсөө нэг тийм илүү дутуу хөшөлт хийхээс илүү яг оноо олох хөшөлтүүдээ л илүү хийж байна. Тэгэхээр яг бас тулаан гэдэг утгаараа олон тулаан хийж үзсэн юм шиг санагдчихлаа л да. Яг сайн яриан дээрээс бас харж ин гэдэг чинь тий 50 байж гин. Тэр нэг хүчээ зөө хуваарлах тэр нэг арга барил сурдсан байна гэдэг чинь олон тулаан хийж үзсэн байна л гэдэг санаа юм тийм ээ. Тийм хожиж явахдаа бол сандахгүй л байлээ. Тийм үү тий. Яг л барьж илээ би. За нэр өгсөн танд баярлаа. За даална. За оёгоос эхлэе. За би танаа дүү юу гүү юу? Чи миний дүү юус биш. Дүүгээч оллоо, игчигээч оллоо. Одоо би юу нь олчих вэ? Чи миний хүүхэд боллоо. За. Таны хамгийн сайн одоо өшөглөлт юу вэ? Урдаас жик. Жик. Олон төрлөөр. Тэг, ер нь бол урд төлөөр л яваад. Вингрет нь гэж. Та яга наанхан гэж. Тэгэл өсчин. Одоо өсөн шүү дээ. 3 жил тэгэж ярьж ирлээ. Би яга мартаа өндөр вэ. Ер нь тэмцээн дээр хичээ үе гэж бодсон уу? Бодсон. Багшиг. Гэтэ арай орохгүй хаа гэж бод багш нэг шийдсэн юм хийхээр заа гэл тэгэл хийсэн. Таныг багтаа айрганд оруулаад тэрнээс хойш цагаар өгөө гэдэг нь үнэн үү? Би айрг биш. Би жоо имзэг сэдвэр нь ярьсан уу? Би жоо махтай айрг уудаг гэсэн.
Цаана уу. За энэ удаагийн хамтарсан бэлтгэл дээр Монгол, Япон, Сингапур 3 улсын тамирчид хамтарсан бэлтгэл хийж байгаа. Тэгээ их хвшлийн ерөнхийдөө бол эмэгтэй тамирчидаа ирсэн. Илүү даваа талтай эмэгтэй тамирчид маань ерөнхийдөө бол нөгөө партнер болж илүү одоо бие биетэйгээ туршлага солилцох тийм зүйлүүд маш их байгаа. Тэгээд айл алга одоо бэлтгэлийн турш хамт бэлтгэл хийхээсээ илүү тулаан хийж илүү туршлага солилцох тийм зүйлүүд их байна. Одоо юу гэх юм бэ? Яг чадрын хувьд бол хэр зөрүүтэй эсвэл боломжийн санагдаж байна уу тэр талаар? Нэг ялгадаг юм алга. Тий. Сая 18-наас эхлээд бидэд ерөнхий их хвшлэн баг хэрэг хийсэн. Тэгээд ялгаа байхгүй. Сайн үзээтэй үзэж байгаа. Тийм. За баярлаа. Япон улсын тамирчинтай тулаан хийж байна. За цаан дэлгэснээр харагдаж байгаа Сингапур улсын тамирчид ойрын зайнаас лапан дээрээс өшөлт хийж байна. За энэ манаас ерөнхийн иймэрхүү темптэй их юм бол өөрийнхөө алдаагаас илүү сайн хардаг болов гэж бас боддог. Тэгээ ийм олон татамжтай хийж байгаа бол удаан хугацаагаар бас хөлөө сайн мэдрэх болов гэсэн тийм багшны нүдээр бол тэгж харагдаж байна. За тэр эрэхтэй нь бол жоохон тийм доороос өшгөлтгөөс илүүтэй бас наагаад татаад байгаа харагдаж байна. Ингээд хөлөө ингээд хорьж татж байгаа. Энэ бас өөрийнх нь удаан хийсээ бас давуу тал онцлог байна. За Tigers клубын хоёр тамирчин маань электрон хуугуун дээр туршлага судлахаар тулаан хийж байна. За үзэгч олондоо Tigers клубын тамирчин сайн сайхныг ярианд оруулахаар бэлэн болсон байна. За сайн яваад ирсэн үү? Тий. За дэлхийн аваргын дивжээний тулаан хийгээд нэг хожил авсан тийм ээ. За тэр төлөлийн сэтгэлээсээ хуваалцааш яг явах мөчөд тулаан хийх мөчөд бас дуусаад юу ойлгосон тэр талаараа давж яриад үл. Ингээд эхлээд яг хүлээлгэнд дивжээ дээр гарах хүлээлгэндээ сууж хагаад амар сандарсан. Амар сандарсан. Хажуудалд нь өрсөлдөгч нь байгаад байдаг тийм. Аха. Тэгээд яг гараа тулдаад тэгэхээр зүгээр болд юм байлээ. Аха. Чанга орлоод гарахсан. Тэр бидний бараг заалнаас хэд дахин том дэрэл сүудэр гээл тэр болох нь амар нөлөөсөн үү? Тэгээд дивжээ халтард юм байна уу? Үгүй. Гайгүйсэн үү? Гайг. Ингээд өнгөнгөө гэрлэлттэй ингээд цэнхэр болон гэл. Том дивжээ байсан тий. За тэгээд тухайн үед тоглож байхад юу гэж бодож ирсэн? Багшаа хэлж ирж байгаа юм нэлээд хойно эсч тэр нь сонсогдсон уу эсвэл өөрөө бие дагаад тулаан яасан уу? Сонсогдсон. Хоёрдугаар тоглолтын дээр энэ бол сонсогдоогүй. Тэгээд яг амар гуйхаа дуудууд дээр сонсогдсон. Сонсогдчихсэн. За тэгэхээр яг хэржээ ирж байгаа юмыг сонсохгүй юу болж байгааг мэддэхгүй дууссан бас тоглолтууд байдаг шүү дээ. Тэгэхээр сонсч ин гэдэг маань тухайн үед бас өөрийгөө контролж чадсан, өөрийнхөө хийх гэсэн юмудаа хийж чадсан болов гэсэн юм ярианаас нь дүгнж байгаа байхгүй яг тэгж чадсан уу? Эхний тоглолтын дээр ер нь бол чадсан. Чадсан уу? Тий. Хоёр дахь нь яасан лээ? Хоёр дахь нь ер нь бол зүүн өлтөө байгаа тэгээд талан тараагүй юу? тий. Зөв. Аль болсон тамирчин байлаа? Узбекистан. Бүрл авсан байсан уу те? Тий. Тиймээс Узбекүүд сайн байна те. За тэгээд энэ дивжэн дээр тулаан хийгээд дэлхийн аргад явуулж ирснээр дараа нь одоо бид нар юу сурсан гэж бодож байна. Одоо баг хамт олноороо ч юм уу эсвэл яг хувийн хувьд Ингээд шгшээ багийн ах нартай игээд тэр шгшээ багийн ер нь бол юу сурсан. Дүрм журмыг. Тэгээд клубийнхантай хэлээд одоо ах цах гэдэг юм те. Одоо нэг юм нүдэнд харагдахааргүй зүйлүүдийг сайн сурсан гэж. Тэ?
Яг тэмцээнээс. Тэмцээнээс бол тэгээд өөр улсын тамирчдуудыг хараад ер нь бол халаалтаас нь дүгнэж. Халаалтаас нь ингээд хараад за энэ ер нь бол ингэж хийд юм байна даа гэж харчлах. Урдчилж өөрөө ингээд бодоод сайн муу гэж дүгнж болохгүй хань тий. Гараад бол яг л адилхан үзчихсэн тий. За сайн сайхны хувьд бол тасралтгүй бас дайрч хөдөлгөөнд яг л Монголд юу ийдсэн тэрийг 100% гүйцэтгэлтэй хийсэн болов уу гэсэн багшнаас тэмцээн үзээ тэгж дүгнсэн шүү. Тэгээд за баяр үргээ сайн яваад ирсэн байна. Багш нь ингээд зогч идэх үү. За зөндөө юм сурсан баха.